За өнөөдөр зэрэгцээ цуваа холболтын талаар ярилцсан. За электроник ер нь дөрвөн холболттой зэрэгцээ, цуваа, од, гурвалжин. За өнөөдөр бол бүгдээр зэрэгцээ, цувааг нь авч үзье. Эхлээс өмнө бүгдээр өмнө үтсэн гүйдэл хүчтлийн ойлголтоо сэргээгээд үзье. Цахилгаан цэнийг хөрвүүлээд байх юм бол потенциалтай болно. Нэгдүгээр сав нэг потенциалтай, хоёрдугаар сав нь бага потенциалтай юм байна гэсэн үг. Их бага хоёр потенциал. Энэ потенциалын зөрөг хүчтэл гэсэн. За ингээд таглагыг авах юм бол энэ хоёр дээгүүрээр агаараар холбогдно. Тэгээд их потенциалтай нэгдүгээр саваас бага потенциалтай хоёрдугаар сав руу ус урснаа. За ингэх юм бол арай хурдан урсж байгаа. Усны энэ урсгалыг бид нэр гүйтэл. Ингээд нэгдүгээр саваас хоёрдугаар эсвэл хоёроос нэг рүү. Ингээд энэ хоёрын байрлал солигдоод байх юм бол энэ усны урсгалын чиглэл маань яг зөв өөрчлөгдөнө. Усны урсгалын чиглэл өөрчлөгдөж байх юм бол энийг биднээс ховсох гүйдэл гэж ойлгосон. Тэгвэл энийг ингээд зогсоочих ингээд яг ингээд тухайн агшин зогсоочих юм. За нөө зогсооцсон гэж үзэж анализ хийх бол эхлээд маш өргөө ашиглагддаг. Ялангуяа ховсох гүйдлийн анализ. За өнөөдрийн үзэхэмдэр энэ бол дурддагдана. Тэгэхээр одоо гүйдлийн чиглэлийг зураг билүүднээс хаанаас зурх хэрэгтэй вэ? Нэгээсээ хоёр руу гүйдлийн чиглэлээ зурнаа. Гэрэл вэ. Ингээд уртсагчинд гэрлийг залгая. Энэгээр яваад гүйдэл ингэж яваад гэрлээр дамжаад ингэж яваад эхлэхээ битүүрээд гүйдэл гүнэ. За энэ холболтыг бол зэрэгцээ холболт гин цуваа холболт. Цуваа холболт юу юм гэхээр гүйдэл ямар нэгэн байдлаар салаалахгүй ингэж явсаар байгаад буцаад ирэх юм бол цуваа холболт. Гүйдэл ингэж салаалаад байх юм бол зэрэгцээ холболт гэж байна. За эдгээрээ цахилгаан хэлхээ маягаар төрслээд үзье. 220 боёлт уртсагчаас гарч байгаа гүйдэл, энтэс гарч байгаа гүйдэл, ий гүйдэл маань нэгдүгээр гүйдлээр гүйгээд хоёрдугаар гэрлээр ороод E2 гүйдэл, гуравдугаар гэрлээр ороод E3 гүйдэл ингээд буцаж ирээд эхлэгээ битүүр. Нэгдүгээр гэрлэлдээ B1 хүчтэл, хоёрдугаар гэрлэлдээр B2 хүчтэл, гуравдугаар гэрлэлдээр B3 хүчтэл уннаа. Зэрэгцээ холболт бай. За шугамын 220 боёлт байна. За биднээс энд гүйдлийн чиглэл тавьсан байгаа харах бах. Өмнө ярьсан тухайн агшин гэж бодох юм бол тогтмол хөвсөх гүйдлүүдийг адилхан нэг тийш гүйж байгаа юм шиг тухайн агшин бодож болно. И гүйдэл орж ирээд нэгдүгээр гүйдлээр E1 бол салаалж гүйгээд эхлэхээ битүүрээд нэгдүгээр гүйдэл асна. E2 гүйдэл болж хоёрдугаар гэрлэлээр гүйгээд эхлэхээ битүүрээд хоёрдугаар гэрэл асна. E3 гүйдэл бол салаалж гүйгээд эхлэхээ битүүрээд гуравдугаар гэрэл асна. За эхэлж байгаа цэг дуусж байгаа цэгүүдний газар байх юм бол зэрэгцээ холболт. Цуваа холболт гэдэг нь гүйдэл ямар нэгэн байдлаар салаалахгүй байх юм бол цуваа холболт гэсэн. За эдгээрийг туршилт хийж шалгаж үзье. За саяын зурагт үзүүлсэн схемээ ингээд бодитоор угсарцсан байна. Нэгдүгээр гэрэл, хоёрдугаар гэрэл, гуравдугаар гэрэл, гурван гэрэлтэй. За одоо хэлхээгээ асаагаад үзье. Бүдэг асч байна. Энэ хоёрын оронд өгч байгаа B хүчтэл, энэ гэрлийн нэгдүгээр гэрэл дээр унах B1 хүчтэл, хоёрдугаар гэрэл дээр унах B2 хүчтэл, гуравдугаар гэрэл дээр унах B3 хүчтэл. Өгч байгаа оролтын B хүчтлийн хэмжээ. За ямар нэг юм заахгүй. За заахгүй байгаа шалтгаан нь гэхэл биднээс энэ дээр манай өгч байгаа хүчтэл маань ховсох хүчтэл. Тэгэхээр биднээс энийгээ заавал өн дээр авчихлаа. S буюу ховсох дээр нь тавина. За ховсох дээр нь тавь. Одоо хэмжээг үзье. 231.4 вольт. B1 буюу нэгдүгээр. За одоо гүйдлээ хэмжээ. Юун дээр тавих хэрэгтэй лээ? Ампер. За ампер метрийг хэлэхээр заавал цуваа залгана. Цуваа залгана гэдэг нь хэлхээгээ заавал салгана гэсэн үг. За оролтын гүйдлийн хэмжээ. Оролтын гүйдэл гэдэг нь оролтойгоо эхлээд салгачих. 0.243 ампер. За энэ оролтын И гүйдэл. Нэгдүгээр гэрлийн гүйдлийн хэмжээ. За 3 гэрлээ зэрэгцээ олдсон байгаа. За асаая. За өмнөхөөс хамаагүй тод гэрлэж байгааг харж байгаа. Эхний ээлжинд бүгд хүчтлийн хэмжээ. Оролтын хүчтэл. Уртгацаас ирж байгаа хүчтлийн хэмжээ. 229 вольт. B1 хүчтэл буюу нэгдүгээр гэрлийн зэрэгцээ олбос үед хүчтлүүд нь тэнцүү байна гэсэн.
За одоо гүйдлүүдийн хэмжээ. За амперметрийг хэлэхэд заавал цуваа залгана. Цуваа залгана гэдэг нь заавал таслана гэсэн үг. За тасалчээ. За манай гүйдэл хувьсах гүйдэл учраас хувьсах дээрээ тавина. И гүйдэл буюу оролтын гүйдэл нь 129 ампер. За тэгвэл нэгдүгээр гэрлийн гүйдлийг л хэмжиж зөвхөн. Нөгөө хоёр гэрлийн унтраач. Нэгдүгээр гэрлийн гүйдэл нь 0.40. Дөрөв. За сая хийсэн туршилтын үр дүнгээ энд бол бичсэн байна. Цуваа холбогдсон үед E1, E2, E3 бүх гүйдлүүд нь хоорондоо тэнцвэн гэсэн. Өөрөөр хэлбэл энүүгээр ингэж гүйдэл хүүхтэй замдаа ямар нэгэн байдлаар салаалахгүй. Тэгэхээр бүх гүйдлүүд хоорондоо тэнцвэн. За ингээд B1, B2, B3 гурван хүчлийн нийлбэр нь өгч байгаа хүчлийнхаа нийлбэртэй тэнцвэн байна. Дараа нь зэрэгцээ холболтыг авчихсан. Тус гурван гэрлэр гурлагаар нь гүйдлгүй нь гурван гүйдлийнх нь нийлбэр нь өгч байгаа E гүйдлийнхаа нийлбэртэй тэнцвэн байна. Тэгээд туршилтын үр дүнгээс харах юм бол зэрэгцээ холболт үед бүх хүчлүүд нь хоорондоо тэнцвэн байна. За эргээд тохиолдол бичье. Цуваа холбосон үед хэдэн ч элемент холбосон бүх гүйдлүүд нь хоорондоо тэнцвэн байна. Харин хүчлүүд нь тус бүрийн хүчлүүдийн нийлбэртэй тэнцвэн байна. Зэрэгцээ холболт үед хэдэн ч элемент холбосон бай бүх элементийн гүйдлийн нийлбэр нь орж байгаа гүйдлийн нийлбэртэй тэнцвэн байна. Харин хичнээн элемент холбосон ч хүчлүүд нь бүгд тэнцвэн байна. Асуулт. Айлууд эсвэл гэрийн цэцлэгийн төхөөрөмжид цуваа холбогддог, зэрэгцээ холбогддог. За бүгдээрээ дахиад хэлбэрийн хоёр туршилтыг харьцуулаад үзье. Айл нэг гэрлийн унтраач, нэг айлын ч юм уу ингээд гэрлийн унтраачаа. Тэгэх юм бол үлдснүүд нь яаж байгаа лээ? Асж байгаа. За ингээд. За одоо бүгдээрээ тэгвэл энийг цуваа дээр авч үзье. За цаваа нэгдүгээр 3 гэрэл маань бүдэг асж чинь. За 3 айл гэж бодъё. 1-р айл, 2-р айл, 3-р айл гэж. 2-р айл нь гэрлээ унтраач. Тэгэх юм бол бүгдээрээ удаас гэлээ гэрэлгүй болж байгаа гэсэн. За одоо 3 дахь нь унтрахад үзье. Аль нэг гэрэл нь унтрахад бүгд яаж байгаа гэсэн үлээ. Унтарч байгаа. За сая зэрэгцээ холбоотой нэгдүгээр гэрлийн эрчмийг харьцуулж үзье. Энэ гэрлийн асж байгаа, энэ гэрлийн асж байгааг харьцуулж. Зэрэгцээ холбосон үед гэрлүүд нь тод, цуваа холбосон үед гэрлүүд нь бүдэг. Хоёрдугаар цуваа холбосон үед аль нэг айл нь гэрлээ унтраах юм бол бусад бүх айл нь гэрэлгүй болно гэсэн. За ингэхлээр биднээс амьдрал айлуудыг болон төхөөрөмжүүдэд цуваа холбодгүй зэрэгцээ холбосон. Энэ асуултанд өөрсдөө хариулцгаая.